За улсчуу сайтыг үзэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бид 365 нэвтрүүлгийн ээлж дугаараа та бүхэнд хүргэж байна. Энэ удаа бид Увс аймаг дэх шүүхийн тавгын газрын одоо зохион байгуулалтын хилцээний дарга дорцролтой уулзаад байна. Тэгэхээр Увс аймагт одоо 2025 онд Увс аймагт одоо сум дундын шүүхээр анх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгүүдийн талаар бид бас ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр одоо Увс аймаг дэх одоо сум дундын анх шатны одоо шүүхээр одоо эрүүгийн хэдэн хэрэг, хичнээн хэрэг одоо хэн шийдвэрлэгдсэн бас тоо мэдээллүүдийг бас бидэнд хүргвэл. За Увс аймаг дэх сум дундын анх шатны шүүхээр эрүүгийн 275 хэрэг 2025 онд хэн шийдвэрлэгдсэн байгаа. За 275 хэргийг бол за 273 хэргийг шийдэх цагаатах тогтолцоолоор за 2 хэрэгт нь болохоор эмнэлгийн чанартай албатай арга хэмжээ авч нийтдээ 275 хэрэг 25 онд шийдвэрлэгдсэн. За гэмт хэрэгт одоо 275 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн гэж эндээс хичнээн одоо гэмт хэргийн төрөл зүйлээр нь бас англиад бас мэдээлэл надад өгвөл. За хэргийн төрлөөр ангилах бол за эндээс мал хулгайлах гэмт хэрэг бол 19 гэмт хэрэг. За хүнийг алах гэмт хэрэг 4 гэмт хэрэг. Хүчиндэг гэмт хэрэг бол 10. За хүний эрүүл мэндэд хохирол учруулах 83. За хүн дэвтэр хохирол учруулах бол 10. За хүнд хохирол учруулах 3. За гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 6. Мал хулгайлах гэмт хэрэг хулгайлах гэмт хэрэг 17. За авилгалын эсрэг гэмт хэрэг 13. Залилах гэмт хэрэг 3. За авт тээврийн эсрэг гэмт хэрэг 86. За бус төрлийн гэмт хэрэг 21 гэд нийт 275 хэрэг эрүүгийн хэрэг шүүхээр хэн шийдвэрлсэн байна. За хэн шийдвэрлсэн хэрэгүүдээс нэг ялынхын зүйл ангиллаар одоо хичнээн одоо ямар ялын төрлийг за оногдуулсан ялын төрлөөр бол нийтдээ 275 хэрэгт 338 хүн нэг хуулийн этгээдийг шийдгсэн байна. За хорих ялыг болохоор 71 хүн, за тургах ялыг болохоор 143 хүн нэг хуулийн этгээд, за нийт тусдаа ажил хийх ял бол 43 хүн, зурчих эрхийг хязгаарлах ял 39 хүн, за хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх 17 хүн, за эрүүгийн харилцагаас чөлөөлсөн 2, за хүмүүжлийн чанартай албалгаа арга хэмжээ авсан 10, за эмнэлгийн чанартай албалгаа арга хэмжээ авсан 2, за хэрэгсэхгүй болгож цагаатгсан 12 бага. За 25 онд одоо тэгэхээр зөрчлийн бас хичнээн хэргийг хэн шийдвэрлсэн тухай мэдээлэл. За нийт сумнуудын шүүхээр зөрчлийн 1012 зөрчил хэн шийдвэрлсэн байгаа. За энийг бол маргааныхын төрөл хуулийн зүйл ангир авчихсан бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 763. За гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох 127. За гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригын эсрэг тодорхой үйл хийхгүй байх албатсан 26. Олон нийтийн газар буюу орон байранд маргаан өвч танхаарах 32. За олон нийтийн газар эсвэл орон байранд бусдын амгалан 50 байдлыг алдагдуулж танхаарах бол 1. За хулгайлах 3. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг цаадарчлуулах 9. За эрх бүхий албан тушаалтыг хийсэн шийдвэр 50 байна. Нийт 1012 зөрчлийг 25 онд хэн шийдвэрлсэн байгаа. За 2025 онд бас сумдууд анх шатны шүүхээр иргэний хичнээн хэргийг бас хэн шийдвэрлсэн тухай мэдээлэл бас тоо мэдээлэл бидэнд тавьлаад хүргвэл. За 2025 онд сумдуудын анх шатны шүүх иргэний 1351 хэргийг бол хэн шийдвэрлсэн байгаа. За энэ болохоор 2024 оны үлдэгдэл 130 хэрэг дээр шинээр 1454 их хэмжлэг хүлээж аваад нийт 1584 хэрэгээс 48 их хэмжлэг болохоор төлөвөөс татгалцаад 18 хэргийг болохоор буцаасан. За 23 хэргийг бол шилжүүлсэн. Тэгээд 1351 хэргийг бол шүүхээр хэн шийдвэрлсэн байгаа. За өмнөх онтоо бас харьцуулсан мэдээлэл өгч. За өмнөх онтоо харьцуулах юм бол 2024 онд иргэний 670 хэрэг шийдчихсэн бол энэ онд 50% илүү өсөд 1351 одоо 50% иргэний маргаан 50% өссөн тоо үзүүлэлттэй. За энэ яагаад өсөд байгаах нь иргэний эрх зүйн маргаан буюу эпликейшны зээл нөө эпликейшны зээлүүдтэй холбоотой. Эпликейшны зээл авчид иргэд төлөхгүй тэр одоо эпликейшн одоо банк эпликейшны зээлүүд банк ус эдгээр чинь нөгөө шүүхт ханддаг. Тэгээд тэрний дагуу нэг бас иргэний шийдвэрлэж байгаа хэргийн тоо мэдээлэл нь одоо 50% өмнөх оноос 50% өссөн байна. Тийм. За энэ хэргийг шийдвэрлэхдээ ямар хуулиар одоо шийдвэрлэж байгаа хуулиудын сайхан та бидэнд тийм ээ. Энийг маргааныхын төрөл хуулийн зүйл залтар авчихсан. За иргэний хуулиар болохоор 914 хэрэг, за хөлбөрийн тухай хуулиар бол 32 хэрэг, за гэр бүлийн тухай хуулиар 110 хэрэг, за иргэний хэрэг хийн зөвлөлт хуулиар болохоор 276, газрын тухай хуулиар 11, нийгмийн даатгалын тухай багц хуулиар 7, за шүүхийн шийдвэрийг үүсгэх тухай хуулиар 1. За нийтдээ бол
иргэний гэр хэмжээ төрлөختө төрийн санд 80 сая 560 мянга 473 төгрөгийн орлого одоо манай шүүхээс оруулсан байгаа. За Ус аймаг дэх захиргааны хэргийн анх шатны шүүхээр одоо хичнээн хэрэг хинэн шийдвэрлсэн мэдээлэл бас бидэнд. За 2025 онд Ус аймаг дэх захиргааны анх шатны шүүх нийтдээ 55 хэргийг бол хин шийдвэрлсэн байгаа. За энийг бол маргааныхын төрлөөр авчирсан бол за ашигт мултмалын маргаан бол нэгийг шийдсэн. За барилгын тусгай зөвшөөрлөлтөнд маргаан бол нэгийг, за боловсролын маргаан нэгийг, за газрын маргаан 4, за нийгмийн даатгалын маргаан 2, эрүүл мэндтэй холбоотой маргаан 2, за татврын маргаан 1, төрийн албаны маргаан 7, за тендерийн маргаан 4, итгэврийн улсын бүртгэлт холбоотой маргаан 1, бус төрлийн маргаан 31 гээд нийтдээ 55 хэргийг захиргааны гэрийн шүүхээр хин шийдвэрлсэн байгаа. За захиргааны гэргийн шүүхт за нэхэмжил гаргагчдын ер нь 53% нь иргэд одоо энэ 20.6% нь бол иргэн хуулийн этгээд за 7.3% болохоор захиргааны байгууллага албан тушаалтан 19 сарын 10% болохоор бусад албан тушаалтан байна. За маргааныхын төрлөөр авч үзэх юм бол за аймаг нийслэл хариуцлагчийн төрлөөр 20 одоо нийтдээ энэ шийдвэрлсэн 55 хэргийг хариуцлагчийн төрлөөр авч үзэх юм бол за аймаг нийслэл сүм дүүргийн бага хорооны засвартай холбоотой хариуцлагчээр татагдсан 18, за тэдгээрийн тохируулагч агентлаг хэрэгжүүлэгч агентлаг 4, за төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллага албан тушаалтан 5, хяналтын байгууллага албан хянан шалгагч байцаагч 17, аймаг сүмийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал 10, за төрийн ба холбоо эмчийн сургууль эмнэлэг эрчим хүч зэрэг байгууллагын захиргаат хариуцлагчаар нэг татагдж орсон байна. За 2025 онд бас Ус аймгийн дав заалдах шатны шүүхээр хичнээн хэргийг хин шийдвэрлсэн тухай мэдээлэл бас. За Ус аймгийн эрүүл иргэний иргэн дав заалдах шатны шүүх 2025 онд нийтдээ 189 хэрэг хүлээн авч шийдвэрлсэн байгаа. Энэ болохоор энэ дотроо за иргэний 36, эрүүгийн 63, зөрчлийн 90 хэрэг нийт 189 хэрэг хүлээн авч шийдвэрлсэн байгаа. За иргэний 36 хэргийг хин шийдвэрлснээс за 13 хэрэг нь болохоор шүүхийн шийдвэрийг нь хэврүүлтэйгээд 7 хэргийн шүүхийн шийдвэрт нь өөрчлөлт оруулаад 16 шүүхийн шийдвэр хүчингү болгож хэргийг дахин шийдвэрлэхээр ханган шатны шүүхт бусаа шийдвэрлсэн. За эрүүгийн 63 хэрэг шийдвэрлснээс 28 хэргийн шийдэх тогтоолын болон хэврүүлтэйгээд 19 хэргийн шийдэх тогтоолд нь өөрчлөлт оруулаад 16 шийдэх тогтоолыг хүчингү болгох шийдвэрлсэн. За зөрчлийн 90 хэрэг хин шийдвэрлснээс 17 шийдэх хэрэг нь бол хэврүүлтэйгээд 67 хэргийн шийдвэрт нь өөрчлөлт оруулаад нэг хэргийн шийдвэрийг хүчингү болгож хэргийг хэрэгсэхгүй болгож 5 хэргийн шийдвэрийг хүчингү болгож дахин гэлжүүлэхээр анхан шатны шүүхт буцаа шийдвэрлсэн байгаа. Ер нь Ус аймагт бас 2025 онд хамгийн их түгээмэл одоо үлдчихэж байгаа ч юм уу түгээмэл гарч байгаа гэмт хэрэг зөрчил ер нь ямар гэмт хэрэг зөрчлүүд байна. Энэ тухай бас мэдээлэл өгвөл. За 2025 онд шийдвэрлэгдсэн нийтдээ 1012 зөрчил энэ шийдвэрлснээс хамгийн их нь буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 763 буюу согтгоор тээврийн хэрэгсэлжүүлэх утга зөрчил шүүхээр бол хамгийн их шийдвэрлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бас манай иргэд бас анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол одоо архи уусан буюу согтуурлын хундаа хэрэгэлсэн үед бол тээврийн хэрэгсэл бас жолоодохгүй байх хэрэгтэй шүү гэдгийг бас энэ төлөвлөгөөд дамжуулаад та бүхэндээ анхааруулъя. Тэгээд бидэнд бас өнөөдөр бас мэдээлэл өгч 2025 оны одоо шийдвэрлсэн бас мэдээллүүдийн гэмт хэрэг зөрчлийнхаа мэдээллүүдийн тоомыг хүргэсэн танд баярлалаа. Та намд олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та намд олонд ажлын амжилт хүсье.